Цаана уу та бүхэндээ өөрийгөө ад жаргалтай болгох зуршлуудын талаар танилцуулъя. Өөрийгөө хайрлах нь бидний ад жаргалтай амьдралыг бий болгох үндэс суурь юм. Өөрийгөө хайрлах нь өөрийгөө үнэлэх, хүлээн зөвшөөрөх дадал юм. Тиймээс таныг ад жаргалд хөтлөх 15 зуршлыг санал болгож байна. Үүнд нэгдүгээрт нь энгийн таашаалуудыг нэн тэргүүн тавьж ад жаргалыг мэдэр. Ухаалбал кофегоо чанахтаа үнэрийг нь мэдрээрэй. Мөн түнчлэн амьдралаа армонтог болгоорой. Хоёрдугаарт нь эргэн тойрноо зөөлөн өөрчил. Таныг хүрэлж буй зүйл таны доторх мэдрэмжинд нөлөөлж чадна. Гуравдугаарт нь хэн нэгний төлөө сайхан зүйл хий. Бусдыг баярлуулж илүү ад жаргалтай болгоход тийм ч их зүйл шаардахгүй бөгөөд энэ нь эргээд таныг бас илүү их ад жаргалтай болгодог. Ад жаргалд хөтлөх зуршлын дөрөвдүгээрт нь хөгжилтэй зүйл төлөвлөх замаар хүлээлтийг бий болго. Тухайлбал аялал төлөвлөх эсвэл дуртай зохиолчийнхоо номыг үргэлжлэн захиалах гэх мэтчлэн. Судалгаагаар тэсэн ядан хүлээж байгаа зүйлтэй байх нь таны сэтгэл санааг сайжруулж стрессийг бууруулдаг болохыг харуулдаг гэжээ. Дараа нь унтах цагаа баримтлаарай. Хэрвээ та шууд унтаж чадахгүй байсан ч гэсэн өөрийгөө орондоо оруулах зөөлөн дадал зуршилтай болгоорой. 6-дугаарт нь дасгал хөдөлгөөнийг тогтмол хийгээрэй. Судалгаагаар дасгал хөдөлгөөн нь ад жаргалд асар их нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Танд 7 хоногт 3-5 удаа дор хаяж 30 минутын дасгал хийхэд хангалттай. 7-дугаарт нь өглөөний цайгаа тогтмол уух. Өдөр бүрийн өглөөний цайг алгасгүй уух нь бодисын солилцоог идэвхжүүлж, эрч хүч өгч, бие махбодыг сэргийхэд туслана. Дараагийн зуршилт нь тэмдэглэл хөтлөх. Судалгаагаар тэмдэглэл хөтлөх нь эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг, үр дүн нь сэтгэл санааг тайвшруулж, илүү сайхан мэдрэмжийг төрүүлдэг. 9-дүгээрт нь өдөр бүр төлөвлөсөн ажил хий. Өдөр бүр 1-2 цаг гүн ажил хийхийг зөвлөж байна. За 10-дугаарт нь таныг гуниглуулдаг зүйлсээс татгалз. Таныг сонсож, үзэж, оролцож буй зүйлс таныг илүү ад жаргалтай эсвэл ад жаргалгүй болгож байгаа эсхийг дүгнэлт хийх. 11-дүгээрт нь хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх. Дараагийн зуршилт нь юу ч хийхгүй залхуурч нэг өдрийг өнгөрөөх. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн дунд хамгийн таатай цагийг өнгөрүүлэх хэлбэрүүдийн нэг нь зүгээр л кофе уугаад юу ч хийхгүй амрах явдал юм гэжээ. Энэ өдөр стрессээ багасгаж сэтгэлээ амраагаарай. За дараагийн зуршилт нь сошиал медиа дээр өнгөрөх цагаа хязгаарлах. Сошиал медиад бага цаг зарцуулах зорилго тавиарай. Ингэснээр стрессийг тайлж чадна. За 14-т нь хобби эсвэл шинэ зүйл сурахад цагаа зарцуулаарай. Хөгжилтэй байхын тулд өөрийгөө ад жаргалтай болгодог аргыг сонгоорой. Эцэст нь мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Хит их ачаалттай үз сэтгэл хөдлөлөө удирдах эрүүл аргуудыг олоорой. Өөрийгөө бүхнээс дээгүүр тавь. Та бүхэндээ амжилт хүсье.